Асрах газар гэдэг нь тустай үү? За. Мондаг шүү. За өдөртөө бид энэ удаад Cotton Morning Cafe онцолж байна. За Morning Cafe дэрснээр төрөл бүрийн үйлдвэрийн мууранд хүрч мэдэрснээр стресс буурах ач холбогдолтой байдаг. Гэвч амьтанд хайртай хүн болгон Morning Cafe-гаар үйлчлүүлдэггүй байна. Учир нь тухайн Cotton Morning Cafe нь 3 жилийн хугацаанд 13 үйлдвэрийн мураа үйлчлүүлэгчдэд алуулжээ. За манай Morning Cafe 22 оны 12 сарын 10-нд нэгдсэн. Ерөнхийдөө 30 муртай нэгдсэн. 18 үйлдвэрийн 30 муртай. Тэгээд ерөнхийдөө 6 улсаас цугласан бүгдийн. Тэгээд Morning Cafe Монголд үйлдвэрийн муртай Morning Cafe-нээс. Одоо болохоор ерөнхийдөө 132 муртай байж байгаа. 132 муртай байж байгаа. Тэрнийх нь 96 нь аврагдсан ээж цулцгнууд байна. Ерөнхийдөө нөгөө нэг орж ирж хүмүүс харагууд ерөнхийдөө нийтдээ одоо 3 жилийн хугацаанд 13 муур нас орсон байна. Тэгээд 13 муур нас орсон болохоор одоо хэлэх юм бол Абиссиниан, Мэгон, Бритиш, тэгээд Турк Шангор ерөнхийдөө өнтөө үйлдвэрийн муурнууд байгаа. Russian Blue. Тийм. Ерөнхийдөө дандаа л үнэлгээнийх нь хувьд бол ерөнхийдөө 20,000 еврогоор энэ төр авсан муур байгаа. 20,000 доллараар ч авсан муур байгаа. Нас орсон муурнууд. Тийм. Дандаа нас нь 1-3 настай муурнууд байсан. Тийм болохоор ерөнхийдөө одоо 30 муурнаас нь 13 нь ингээд нас орсон болохоор цаашдаа Cotton гэдэг ажилуулахын тулд Cotton гэдэг энэ газрыг байлгахын тулд үлдсэн муурнуудаа хурааж байгаа. Доргууд ч мууранд доргон хүмүүс бас байгаа. Тэгээд дээрэс нь маш их хатархал. Яг тэгвэл Монголд ийм олон яг үйлдвэрийн мууртай хүн надаас өөр ахгүй штэ. Яг үндэ хэлэхэд 30 хэдэн ингээ үйлдвэрийн мууртай дээрэс нь бүгдээрээ бүр ингээд өнгөрч байгаа ч юм биш бүгдээрээ чифжүүлээд бүгдийнх нь ингээд эрүүл мэндийн бүгдийг ингээд хангацсан вакцины дулгандаа хамрагдсан ийм гоё болгоод төсөгцсөн ийм хүн байхгүй штэ. Тэгээд үнэлгээний хувьд бол угаасаа 4 саяас 24 сая муурнууд хүмүүс ингээд орж ирээд вирусын үнэтэй амтай зогсож штэ гэдэг байхгүй. Тэгэнгүүт ийм олон ийм муурнууд байхгүй болохоор би хатархал гэж бас бодож байгаа. Дээрээс нь мууранд дургу хүмүүс бас байгаа. Cotton Cafe янз бүрийн өнгө зүстэй өрмөц үйлдвэрийн муурнуудаа дахин өхүүлэхгүй тулд кафенаас үйлдвэрийн муурнуудаа хураахаар шийджээ. Гэхдээ энэ нь Morning Cafe хаагдана гэсэн үг биш юм аа. Цаашид өөрсдийн гудамнаас аварсан муурнуудаа эмчлүүлж сургаад кафедээ авчран үйл ажиллагаагаа доктортой үргэлжлүүлэх юм байна. Мөн тус кафе Монголд анх удаа дэргэдээ мал эмнэлэгтээ олон улсын стандартын амьтны асрамжийн газар байгуулахаар болжээ. Яг энэ байрныхаа би нэг давхарт нээж байгаа. Яг энэ барилгынхаа яг энэ том талбайгаар нь тэгэнгүүт надад одоо 30 сая төгрөг хэрэгтэй байгаа. Ерөнхийдөө 30 сая төгрөгөөр юунд зарцуулах вэ гэвэл хаалгааны өрөө гаргаад тэгээд тэндээ угаасаа эмчтэй байх юм. Эмчтэй байгаад бидэд ингээд өөрсдөө бүр ингээд яг стандартын дагуу асрамжийн газар. Тэнгүүд ханаа нэхэд PVC байх хэрэгтэй будах биш. PVC байх хэрэгтэй. Тэгээд шална гэхэд шална эмнэлгийн хол даас байх хэрэгтэй. Ерөнхийдөө 100 зулцаг байх асрамжийн газар нэг гэдэг байгаа байхгүй. Ингээд 3 жилийн дараа муур орчуулж авдаг хүмүүс байхгүй. Яагаад гэвэл муур гэдэг амтан чи 15-аас 21 жилийн амьдрын гэрээрээ 4 мууртай айл гэж байхгүй шүү дээ. Ихтэй л 2 мууртай чинь 1 мууртай чинь тий. Тэнгүүд муур гэдэг амтны чинь авдаг, өрчилж авдаг хүн байхгүй. Тэгэхээр гудамжинд бүр их муур гарч ирнэ. Тэнгүүд тэрнээс сэргийлээд за би 1000 кафегаар урчлаад нэмэргүй юм байна.
үржил хаадаг эмнэлгийн зориулалтад асрамжийн газар байх ёстой юм байна. Тэн дээрээ үржлийн үнэгүй хаах ёстой юм байна гэд ийм хийчээд одоо шийдээд явж байгаа юм. Жилд багада гэр хороолт байгаа айлуудын ийм муурын 500 муурын үржлийг үнэгүй хай. Өөрсдийнхээ аварж байгаа муурыг биш шүү дээ. Үржлийн үнэгүй хай. Тэгээ гудамжинд явж байгаа ир амттын хүн ингээд гудамжинд муур явж байна бариад төмсгтэй байх юм бол манад авчираад үнэгүй үржлийн хаад буцаагаа тавь. Ядаж тэр чин цаашаа үржихгүй. Тийм зоригтой. Миний бүр асрамжийн газрын зориг тэр ихгүй. Ийм ухаантай штэ, ийм жижиг. Алганд багтдаг жижиг юм. Штэ хөрхөн. Ухаантай гэж. Тэгэхээр надад ингээд хэрэгтэй байгаа нь тийм байгаа. Тэгмэд хүмүүс ингээд айгүй их комментар орчод ингээд байгаа байхгүй. Юу муурны асрамжийн газар хүүхдийн юм хийгээч мэгээч гэд. Тэнгүүд хүүхдэд зориулсан газруу зөндөө баг. Амтанд зориулсан яг эмнэлгийн стандартын гэсэн нэг ч газар Монголд байхгүй. Улс хийхгүй. Цаашдаа хинч хийхгүй. Тэгэхээр нэг хүнж болтгой хийгээд эхлүүл дагаад яг ингээд амтнаараа ингээд тагнаад хүмүүс хийгээд эхлэв шүү дээ. Стандарт нэм байт юм байна. Ингээд дураагаад ингээд бүгдээ хийгээд эхлэв шүү дээ. Тэгэхээр гудамжинд байгаа амтад багасна. Бүгдээ. Cotton Cat Cafe-гийн үүсгэн байгуулагчийн зүгээс монголчуудыг амьтан хайрлах гэдгийг хоол өгөх гэж ташаа олгодог болохыг хэлж байлаа. Муур жилд 3 удаа үржилд ороод 20-36 зөвлөг гаргадаг байна. Тухайлбал 50 муур 1 жилийн дараа 1500-аас 1800 болж үрждэг гэсэн үг юм а. Гудамжны муурна хойд үржил хаалгах мэс ажилбар хамгийн их хэрэгцээтэй байдаг. Иймээс тэднийг хайрлаж байвал боломжтой бол үржил хаалгах мэс ажилбар хийлгээд орхих нь олон амьтан өвдөж өсөж үхээс аврах боломжтой үр дүнтэй хайрлах арга юм а.